модны одоо цагаан хөвөн улаас модны талаар бидэнтэй ярилцахаар студид зочин ирсэн байна. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн багш Сэр Дарам танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За урилга авч хүрэлцээрсэн маш их баярлалаа. Тэгэхээр энэ улаас модны үрээ цэцэж байгаа гэх юм уу те энэ модны цагаан хөвөнгийн талаар мэдээлэл өгөөч гэж таныг урьсан байгаамаа. Тэгэхээр энэ одоо яагаад энэ дулааны те 5 6 дугаар сард ингээд гардаг үзэгдэл юм бэ? Энийг та нэг сайхан тайлбарлаж өгөөч. Тий, одоо яг энэ өнгөрөл гарахлаар хүмүүс намайг сандаг гэдэг. Хүмүүс холбогддог. Яагаад вэ гэхээр энэ зүгээр л байгалийн үзэгдэл. За харшил судлаач эрдэмтэд энэ өнгөрөл харшил өгдөггүй гэдгийг тогтооцсон байхгүй юу? Гэхдээ яг хамар ороод тахлаар яг харин тийм харшлын тэмдэг гараад байдаг гэдэг утгаараа тэгтээ. Зүгээр байгалийн үзэгдэл. Гэхдээ одоо энэний чинь би дандаа эрэг талаас нь ярих гэдэг байхгүй юу? Иванушка International гэх хамтлагийн Тополины пүүх гэдэг дуу өгдөө шүү дээ. Энэ бол яг л Оросууд яг энэ 6 сарын ихээр ингээд их сайхан нартай өдөр энэ улаас мод ингээ хөвөнгөө цацдаг тухай дуу шиг байдаг. Энэ болохоор угаасаа Оросын тарэлэнгийн талбайг ийм салхиар хамгаалдаг тийм мод байсан. Оросд ч байдаг, Монголд ч байдаг. Би өчтөр Монголд энэ мод Монголын мод биш ээ гэж бичсэн чинь хүмүүс амар Улястан гол улястаа гэдэг үг байдаг чи битээ тэгээд л гэж байгаа. Энийг зориудаар ингэж олмоор тарьдаг нь социализм үеэс. Одоо өөрөлдвөл Оросууд зөвлөлт холбоот улсын мэрэгжилтэнгүүд хаана байна тэнд энэ уляасыг авих тарьдаг байсан. Одоо та нараа мэдгүй бах энэ социализмын үед одоо зөвлөлт холбоот улсын цэргийн болон одоо иргэний мэрэгжилтэнгүүд шар хадны тэр цаагуур авих маш 2 3 том хотхон болж амьдардаг байсан. Яг шар хадны тэр наахан талд болохоор энэ Оросын местний Оросууд оршуулгын газар энэ төр байдаг гэсэн. Одоо том оролдлууд босчлоо. Тэнд ингээд тэр чигтээ юу байсан байхгүй юу? Уляасны одоо төгөл. Оросууд ерөнхийдөө 60-аад оны үед ингээд яг тэнд ингээд хотхон бол сууршихта Монголд хамгийн хурдан ургадаг хамгийн их юу яадаг? Төсвөртэй тийм маш ургах туртай моднуудыг буюу энэ хайлаас энэ уляаснуудыг маш ихээр тарьсан одоо энэ тэнд Оросын цэргийн анги байсан одоо говьсөнбөр багнуур энтерт чоблсон энтерт бол яг юм одоо ийм уляасны төглүүд бол маш их байдаг шүү дээ. Энэ бол зүгээр яг хотчих соёлын нэг илэрэл юм л да. Тийм. За тэгээд ингээд өнгөрөлт ингэдэг ойлголт одоо энэ 6 сарын төвцөгдөлт байгаа. Энийг өгөнд бид нэр модоо айгуу гоё хэлбэржүүлэх хэрэгтэй байдаг байхгүй. Мод тарьчлаа модоо ингээд одоо байгальтанд тогтцоорж мөн ландшафт буюу нэг хотын үзэмжтэнд нь тохируулж хэлбэржүүлдэг. Тэгэхдээ нэг энэ яг ингээд нэг өнгөрөл гаргадаг мөчрүүдийн тастад авчтай. Тэгвэл арай бага гардаг байхгүй. Тэгэхээр одоо манайх чинь одоо бүр модыг тэгж хэлбэржүүлэх нь битэл модоо услах хэмжээнд ч тийм одоо залхуу болсон байхгүй. Хотогчлтынхны л одоо ер нь хийх ажил нь шүү дээ тэгэхээр тийм. Тэгэхээр хотогчлтынхны хийх ажлаас гадна одоо нэг бас л чинь нэг юу мөстөө үед халтраад унцдаг шүү дээ. Тэгэхээр энэ чинь ингээд энэ одоо хотынхны асуудал гэдэг чинь өөрөөр хэлбэл хот гэдэг чинь зөвхөн хот тогтчлохны хийх ажлаас илүү хотын иргэдүүдийн бүгдийнх нь оролцоо байдаг. Тэгэхээр чи яг ингээд талбайгаа байрных нь болохоор өөрсдөө бас ингээд мэрэгжлийн туслаа дэмжлэг аваад байгууллагууд бас тусалтай дэмжлэг аваад байгууллагынхаа байрныхаа орчмыг ингээд одоо хэлбэржүүлчих бол уг нь асуудал гарахгүй л байна. Хин нэг хийгээд өгөхийг хүлээх биш өөртөө санаалж байгаагаад тийм ээ. Гэхдээ бас энэ талаар одоо би нэг бас дэлгэрэнгүй ярихад энийг одоо бүрээдэд улаан үдэд ч юм уу ингээд Оросуудад очихлоор ингээд улааснууд агиох байдаг үр цацдаг байхгүй. Энийг нэг одоо нохоог засчдаг гэдэг шиг энэ тариад энэ өнгөрл гаргахаа одоо болиулцдаг тийм технологи гараад ирсэн. Энэ 2010-ад оны үед гараад ирсэн зүйл. Энийг уг нь одоо тариад тийм өнгөрлийн зогсоочдаг тийм одоо технологи генийн тийм юу ноу-хау гараад ирсэн. Тэрийг хийх асуудал байдаг. Тэр талаар одоо ингээд Солонгосын судлаачдыг игээд Монголтой хамтарч ажиллая гэж хэлсэн байт. Гэхдээ тэрийг цааш хөрвүүлжлүүлээгүй. Энэ л асуудал. Харин тийм постыг хараад суучлаа л да. Технологийн дэвшлийн үр дүнг ашигладаг арчлан Солонгос ард улсын байна. Тийм. Өнгөрөл хийсгдэг улааснуудаа тарьдаг технологиг Монгол нэвтрүүлэхээр ирсэн мэрэгчлэлтүүд нэг бол хүлээж аваагүй гэдэг. Тийм яг ажиллуулж аваад
амралтаа аваа явсан гурав буцааж виз нөгөөх. Тэгээд нэг бас нөгөө нэгдсэн үндэсний байгууллагын хориг арга хэмжээ нэтрийг гэсэн байдаг байх л та. Тий. Энэ улаас мод за мод эмч нь мэдээж одоо ногоон байгууламж хүчил төрөгчөөр хангаж байгаа ах. Ер нь яг улаас модны энэ өөрийнх нь онцлог юу юм бэ? Улаанбаатар хотод бас энэ агаарын болон хөрсний энэ өндөр бохирдолтой хотод бол улаас бас нэлээд хэрэгтэй мод. Тий. Улаас тий ер нь улаас бол өөрөө ургах дуртай мод болохоор энийг баг одоо энэ ландшафт буюу цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн хөгжүүлсэн улсууд бол баг тоодгүй. Өөрөөр хэлбэл нэг одоо энэ хаас айгу байдаг лойл шиг бодоод байдаг. Тэгэхээр тэрийг зориудаар ингээд ийм гоё засал чимэглэл болгож тарьдгүү. Манайх чинь болохоор өөрөөр хэлбэл ингээд дуртаада байшингийн дээвэр дээр ч гэсэн ургацж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь нэг тийм байдаг болохоор ургах дуртай болохоор ингээд байлгаад байтیں۔ Гэхдээ ингээд хараад байхад одоо энэ социализмын үед буюу 80-ад оны үед тарьсан улааснууд одоо хамгийн том насжилттай буюу одоо нэг 50-60 насжилттай айгу том улааснууд байгаа. Цөөхөн үлдсэн. Бусдын бүгднгийн ялангуяа энэ их барилгачлалтаас болоод тариад хийсэн. За тэгээд одоо энэ идэвхтэй буюу жинхэнэ нөгөө нэг энэ өнгөрл их гаргадаг моднууд одоо сүүлийн бараг 20 жил 10 жилийн хугацаанд тарьснаас болоод ингээд энэ өнгөрөлдөө бид нэр идэвхтэй байгаа байхгүй. Хуучин социализмын үед ч байдаг байсан. Гэхдээ нэг ингээд хот тогтчуулгын юугаар ингээд мэрэгжлийн хүмүүсийг яг ингээд 5 сар за 4 сарын сүүл энтраар ингээд хэлбэржүүлээ тайрчдаг гэсэн байхгүй. Тэгэхээр бид нар одоо тэр талын ажиллагаа хийхгүй байхад холбоотой. Цаашдаа гэхдээ одоо энэ мод үржүүлгийн газар би одоо ингээд оюутнуудад агуулад энэ мод үржүүлгийн газруудын эмээ өвнөрийн ажилтан тусалтай. Тэгээ одоо мод үржүүлгийн газар бүгдөө энэ Сибирийн цагаан улаас гэд өнгөрөлгүй моднуудыг тусгаад үржүүлдэг болцсон. Тэрийг одоо тусгаад нь ингээ гаргаад ирсэн. Энэ одоо өнгөрлүүд чинь бол одоо бидний нөгөө төлөвлөгөөгүй болон их яарснаас болоод гарч байгаа зүйлүүдтэй. Эцэг ингээд хийсээр байгаад одоо энэ туулын тохоод ингээд үнжиждэг. Тэгээд тэнд чинь ингээд нэг бургасны нүмерт ингээд бургастай холдоод айгүй их ургаж байгаа. Одоо тул голын тохоо тул голын тэрүүгэрч одоо маш их үлээс байгаа шүү дээ. Сонноос бас нэг одоо би нэг байнгал юунтэй хийдیں۔ 2011 оны үед би нэг оюутнуудад агуулж явахдаа нэг гялгууруудыг 2 маруужингаар гялгуурууд дүүрэн өнгөрлийг 2 маруужингаар солино гэд. Тэгээд тэр өнгөрлийг одоо энэ Боинг компани урдлын тэр 70 дээгүүр тарьсан байхгүй. Яг ингээд нөгөө та нар уу болон гэдэг нэг хэсэг залуучуудад тренд болж байна. Яг уу болон шиг ингээд хоёр талаар нь тарьсан чинь тэр одоо 6 жилийн тэр айгу гоё ургаад хүмүүс ингээд баг тэр хавийнх ингээд баг ингээд одоо очлог газар төгөлөг явдаг болцгоо төгөлсөн. Тэгээ 22 оны нэг амар үер болсон шүү дээ. 22 оны үер дээр тэр яг өнгөрлийн тэр бидний тарьсан одоо тэр зүгээр бийж тарьсан биш зөвлөдөө орхицсон. Тэр газар яг тэр юуг бол тэр чигт нь хамгаалсан байхгүй. Улаанбаатар буян компани тэр одоо байрнуудыг тэр 70 хамгаалсан. Нөгөө талын 70 сэтрээд тэр байр нөгөө нэг ус нь үерийн ус нь орцсон. Гэхдээ яг тэр нөгөө өнгөрл тариад тасалдсан хэсгээр нь тэр нөгөө үерийн ус сэт татаад одоо тэр нөгөө буулга ийцсэн байгаа тэр нөгөө нэг одоо нэг худалдааны газар байсан шүү дээ. Тэрний хойгоор нь тасарсан байдаг. Тэгэхээр ингээд бодоод үзэх чинь нөгөө мод тарьсан газрууд чинь үерийн усыг хамгаалдаг байхгүй. Тэгтэл одоо энэ чинь ерөөсөө тэгээд нэг бараг нэг 60-аад маруужингаар бүтсэн ногоон байгууллага. Одоо чинь тэр чинь бараг 60 тэрбум ч юм уу юу ч юм уу тэрүүгээр амар бүтэн байгуулдаг гэдэг байна шүү дээ. Тэр чинь нэг энэ сэтгэлгээний ялгаа юм да. За мод тарих сайн дурын клубыг санаачилсан гэдэг. Яг нэг оюутнуудаа аваад явж ирсэн гэдэг. Эсвэл нөгөө 2 маруужингаар солилцсон гэхээр энэ нөгөө My Club гэдэг тэр зүйлийн асууя гэж бодож байна. Ерөнхийдөө экологийн боловсрол олгох байгаль их дэлхийгээ хайрлахад ерөнхийдөө ийм чиглэсэн ийм одоо юу гэх юм энэ зүгээр нэг ийм бүлэг онлайн community зүгээр л одоо дуртай залуучууд дуртай үедээ явцдаг баг. Тийм байсан. Одоо 20 жил болж байна. 20 жил явах. Тийм 20 жилийн тасалдахгүй явлаа. Яг нэг форматаар. Тийм. 20 жилийн хугацаанд хаагуур болон хэр их мод тариу гэдэг. За баг одоо би нөгөө 2,300,000 мод ургуулсан гэж ярихлаар хүмүүс бодлоо хэлээд байдаг л дээ. Бид нар хаасаа үл очтیں۔ Яг бид гэхдээ бид нар өөрсдөн гэсэн газар байхгүй. Яг ингээд одоо ногоон хэрэмгээд Солонгос Монголын засгийн газрын хамтарсан төсөл байдیں۔ За ногоон Аз гээд одоо Солонгосын иргэдийн оролцоотой төсөл энэ төр гэл тэр байтугай энэ нөгөө говь юу лээ дорн говьт одоо хамрын идэд хүртэл одоо манайхан чинь 8-9 онд 2008-9 онд энэ нөгөө бойлскүүлсүүдийг тарьчихлаа. Ингээл хаасайг л
залуучуудын, оюутнуудын олон хүний гар хэрэгтэй хөтөл одоо яаж. Одоо л манай клуб бол нэг хүүхдийн цэцэрлэг шиг болсон л доо. Гэхдээ манай клубын хүүхдүүд тэрийг сонсож уурлах байдаг. Дандаа нэг 8-аас 11 дугаар анги хүүхдүүд явдаг болсон. За залуучсан байдаг бол клубын гişүүд те нэлээ залуучууд маань ойлгохтой болсон юм шүү. Тий, одоо тэд нар чинь гол нь бас нэг гоё community болох, тийм нэг хамтраад ажиллах ч юм уу, хамтарч нэг тийм нэг гоё зорилгын дор тий. Зааихны сахилга гутах ч юм уу, тэнийг өдөр гоё болчих гэдэг зүйлүүд байгаа. Оюутнууд маань аягүй завгүй болсон. Бүгд л цагийн ажил энэ ойлгомжтой шүү дээ, нийгэм тийм баг чинь тий. Тэгээ оюутнууд их цөөхөн явд. Хаяа нэг зарим нэг үеийнхэн маань нөгөө залуунаас оюутан үе дурсаж очингуудаа нөгөө нэг хүүхдүүдийг харж гайхаж байгаа тэгээ боддог. 2,300,000 мод гэдэг чинь нэлээд бас таа шүү. Тарихын өөр бас ургууллаад байна. Тэрнээс хойшоос одоо хэд болсон мэдэхгүй. Тэр чинь нэг 2 жилийн өмнөх тооцоо. Гэхдээ бид нар одоо нөгөө нэг мод үрсэлгээний газруудад ажилтیں۔ Одоо энэ бэлхийн аман дээр төгөл мод үрсэлгээний газар гэж байна. Боломж олдвол энэ юу Тоникуки ам байна. Өшөө тэр энэ юу байна. Налахт баяраа гэдэг ч дээр идэх бид нар аль болохоор л уг нөгөө нэг олон хүүхдүүдийн гар хэрэгтэй байдаг тэр нөгөө мод бортголох, зэрлэг зулгаах тэг гих мэтийн тийм ажлуудад нөгөө очиж тусалтай. Мод тарих гэдэг чинь зүгээр тариад орхих асуудал биш шүү дээ. Тэрийг арчлан ургуулна гэдэг бол маш том ажил байдаг. Тэгэхээр энэ дээр одоо жишээлбэл нэг хашаатай айл байлаа цэслэн дээрээ өөрөө модоо тариад ингээ ургаалаад арчлыг гэвэл ямар мод илүү тохиромжтой байд юм бэ? Бас яаж арчлах хэрэгтэй бэ? Тэр чинь бас ургуулна гэдэг чинь хэцүү шүү дээ. Хамгийн гол нь эхлээд энэ тарих гэж байгаа мод маань нэг 10-20 жил биш. Дор хаяж 70-80 жилийн дараа ямар байх вэ гэдгээ бодох хэрэгтэй байна. Хүмүүс чинь нэг бодлогоогоор айгүй их модын тарчдаг. Тэр нь айгүй яг газраа болоод ургаж байгаа мод бол маш хурд ургадаг байхгүй. Тэгэхээр тэр нөгөө нэг тэр байшин саваа нөгөө үндэс нь хавж ургадаг болохоор байшин саваа одоо нөгөө нэг бас дарамт үзүүлээд эхэлдэг. Тийм болохоор эхлээд яаж тарих уу яах уу гэдэг нь чухал байт. Зүгээр би энд норж байгаагийнх нэг ингээд одоо байнга олон жилийн нийслэлийн газрын тал одоо хилээд ядгүй бид нар одоо ингээд манайхан ч нэг хэсэг байхын нарс одоо тариад одоо ингээд одоо хүлж штэ баг одоо ингээд тэр 80 нэг баг нэг 10-20% хувь амьд 80% нь баг ингээд устчлаа тэр чинь маш өндөр өртгөр булганаас сэлэнгээс бүр хинтигээс авчирч ирсэн байт. Ойгоос самж авчираад тэгэд тариад одоо бүтлгүүч чинь яг тэгээд нэг ингээд амьд төгшөө шиг нэг ингээд нэг хэдэн жилдээ бол байж байгаа. Гэхдээ тэр нөгөө нэг яг жинхэнэ нөгөө нэг юм гоё ургадаг дендролог буюу хотын ландшафт гэдэртээ тогтсож байхгүйгаа. Гол нь манай Монгол айгүй гоё газар. Одоо та нар ингээд янз янзын залуучууд өдөр чинь гадаад дотоод байхдаа 4 сар 5 сарын Америк ч юм уу Европт байгаа хүмүүс чинь гоё цэцгэлж байгаа модны дэрэг зураг авах гэдэг шүү дээ. Монгол тийм боломж байдаг байхгүй юу? Монгол хамгийн түрүүнд 5 сарын эхний 7 хоногт гүрс буйс хоёр цэцгэлтэй. Тэр хоёр нэг 10 тоног цэцгэлтэй. Яг тэр хоёрын гоё цэцгэд байж байгаа цэцгэд ингээд яг гоё яаж явах үед момс үрэл хоёр цэцгэлтэй. За тэгээд тэр чинь нэг бас 10 тоног. Нэг 20 тоног гэсэн үг тийм. Тэрний дараагаар момс цэцгэд яг ингээд байж явах үед нь энэ далан хайлс энэ юу шарв хайлс энэ гээд цэцгэлтэй. Тэгэхээр ингээд яг цэцгэлдэг мод тариул ингээд Улаанбаатар хотныг ингээд тэр чигтээ нэг саржингаа айгуу гоё өнгө үзмжийн үйлчилсэн бас нэг 8 төрлийн цэцгэлдэг модонд ингээд умбах байхгүй юу? Та дөрөв зөв газарт нь тариул гэж ярьлаа. Тэгэхээр зөв газрыг нь яаж? Яг нүмер салхихгүй тэгээд нөгөө хөрсөн их гоё тохирцсон газар чи одоо ингээд мод тарьдیں۔ Тэгээ би чи ер нь 20 жилийн хугацаанд янз бүрийн хүмүүстэй уулзлаа. Хамгийн нөгөө нэг одоо тооцоотой судалгаатай байдаг энэ банк санхүүгийн хүмүүсүүдийн тос хөтөлбөр дээр яаж байгаа нэг мод тарих хүртэг гэж хэлдэг байхгүй юу? Нэг мод тарих хүртэг хэдвэ тэгвэл бид нар танд санхүүжилт гаргаж өгнө гэдэг. Тэгэхээр би өөртөөс нэггүй таны хүүхд хэдэн төгрөгөөр 18-аас зөрсөн бэ? Тэгэхээр чинь миний хүүхд одоо тэдэн тэрбум төгрөгөөр ч юм уу тэдэн 100 сая төгрөгөөр 18-аас сүрлээ гэж болохгүй шүү дээ. Тэрнтэй адилхан. Гэтэл ямар ч мөнгө төгрөг хөрөнгө оруулалт хийгээгүйгээр яг ингээд 18-аас сүртлээ эрүүл чирэг өсөж байгаа хүүхдүүд ч бас байна шүү дээ. Тэгэхээр мод тарих гэдэг бол нөгөө нэг мэдээж өртөг тооцоогдох хэрэгтэй. Хамгийн гол нь сэтгэлгээ чухал байна. Тэгэхээр нөгөө тархинд нь мод тарих сэтгэлгээ гэдэг нь зүйл байдаг. Тэгэхээр энийг л залуучуудад суулгаад өчүүл. Тэгтээ тэргүй одоо энэ бидний үед дуусаад эдгээр өөрсдөө хаана яаж тарихаа, яаж ажиллахаа гэдгийг бодох болов уу гэж бодож байна л да.
За энэ улаас модны хувьд ер нь тэгэхээр цаашдаа энэ цагаан хөвөн маань 14 хоног л одоо үргэлжилдэг юм байна тий. Ер нь ингээд яг 14 хоног л авгийн үетэй. Яг тэр 14 хоног чинь байгаль өөрөө ингээд тэрийг засчдаг байхгүй юу? Одоо хараалаа айгүй ширүүн бороонд гинт огцсон орно. Тийм байна. Тэрийг л дэс хэрэгтэй л байхгүй юу? Гэхдээ одоо мэдээж нэг бид нар чинь ингээд хотод амьдарч байгаа хотын соёлтой байх хэрэгтэй. Яг юм хотын байдаг юм одоо гоё парктай байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар тэр ансамбл буюу тэр хотын цэцэрлэг төрөлд төгссөн моднуудыг тарих хэрэгтэй. Тэгэл нэг өнгөрөлтөөгөө орооцолтоо бол тэрийг нэг муу хэлээл те. Нэг сардаа жилдээ нэг удаа би нэг янз бүрийн пост хийдэг ч юм уу. Янз бүрийн юм нэвтрүүлэгт орох шүү дээ. Зүгээр ингээд цаашдаа ингээд нэг юм бодлоготойгоор ажиллаад байвал эн чинь айгүй тийм гоё ажил байхгүй юу? Уг нь бол ингээд цуглуулж байгаа тэгээд үрийг нь бол хаасайг суулгах одоо. Уг нь бол тэрийг Оросуудын зорилт одоо сая ингээд нэг тарийн талбай руу мал орлоо гэж дайрж мээр бүүн сенсацуудад багш. Та нар Оросын тарийн талбай эдгээр чинь ингээд бүгд тэр чигээр нэг мотор ингээд зааглагдсан байдаг байхгүй. Тэр нөгөө нэг уляаснууд маань одоо Тополини гэж ярьж байгаа тэр уляаснууд маань ингээд ерөөсөө ингээд ийм зааглагдаад ингээд тэр талбайгаач хөрсөнч сахирч салхинаас ч гэсэн хамгаалдаг байхгүй. Тарийн талбайны хамгаалалт гэсэн мод. Яг тэр Казахстан энэ Алматы болон бус орнуудад айгүй том моднууд байдаг ингээд олон жил ингээд гой ургаад хэлбэржүүлэлтээ олцсон тийм моднууд ингээ байглаа чимээд бичдэг. Улаан хөдөд бол одоо тийм том улааснууд зөндөө байдаг байхгүй. Тэрийг л ингээл яахгүй эхнийх нь хэсгийг харчвал одоо та нар тэр миний сүүлд орсон 2 кг 200 г орчим нэг өнгөрл байна да энэ чинь нэг 10 гаруй мод болно доо гэсэн нэг хүмүүс зүгээр загнаад байгаа байхгүй юу. Чи юу гэдэг юм бэ? Бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн баярлалаа. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн багш Сэр Дарган байлаа.